тэр чамааг ерөөсөө тоохгүй, чамтай холбоо барихгүй, чамаас зайгаа бариад байна вэ гэх юм бол энэ нь бүгд чамаас шалтгаалж байгаа. Хүн болгон хос болгоны хувьд энэ masculine feminine energy нь бие бинийгээ тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг. Хэрвээ чи masculine energy-гээ гаргаад тэр хүний араас зөвхөрч гүгээд байх юм бол тэр хүн байглаасаа цаанаасаа тэр feminine energy дандаа чамааг гүйлгдэг тэр энергийг гаргана гэсэн. Та бүхэнд би өнөөдөр хэрхэн энэ masculine energy, feminine energy энэ энергиудээ тэнцвэржүүлснээр түүнийг болон бусдыг өөртөө татах вэ гэдэг талаар хуваалцъя. Хөдөлтөө хүрээ, зоригтой хүрээ, дасгал хий гэхээрээ бид нар айгүй хурдан буугаад өчтдөг. За ингээд бүтггүй юм байна, боллоо гэд нөгөө зөвхөрч тэмцдэг masculine energy чинь хаана байна? Бид нар ерөөсөө өөр дээрээ гаргаж чаддгүй. Тэгсэн мөртлөө тэр хүнийг би яаж хийж гад авч үлдмээр энэ явуулмааргүй байна гэд зөвхөрч гүгээд байдаг. Зүгээр л наад зөвхөрч гүйж байгаа энерги шилжүүлэх үед чи бүр 100,000 дахин дур булаам хүн болгон чам руу татагдаж эхэлнэ. За манайхан та нар одоо над руу би яаж түүнийг татах вэ? Би яаж түүнийг амьдралдаа авч үлдэх вэ? Энэ намайг тоохгүй байна. Тэр ч намайг тоохгүй байна. Би яаж түүнд эргэж таалагдах вэ гэсэн эдгээр мессежээ явуулахаа эхлээд зогсоомоор байна. Энэ бүр над руу скриншот хийгээд чата явуулаад нөгөө залуу нь бүр ерөөсөө өөрийн тоохгүй. Би бараг чамайг амьдралдаа зүгээр байлгаад уулзах үедээ уулзмаар байна. Гэхдээ би чамтай хамт байж чадахгүй гэд илэрхийлээд өөрийн тоохгүй бичсэн байх чинь энэ яагаад ингэж байгаа юм болоо? Би энд юу гэж хэлэхүүгээд ийм юм асуухаа надаас үнэхээр балмаар. Тэр чамааг ерөөсөө тоохгүй, чамтай холбоо барихгүй, чамаас зайгаа бариад байна вэ гэх юм бол энэ нь бүгд чамаас шалтгаалж байгаа. Чамаас цацарч байгаа энерги чинь ямар үгийг хэлж байна гэж би чамгүйгээр амьдрч чадахгүй. Над руу хизээж ирсэн гэсэн би чам руу 100% бэлэн байж надад энэ амьдрал дээр чамаас өөр хинч байхгүй гэсэн тийм мессежийг тэр хүнд өгөөд байгаа. Бодоод үзтээ өөрөөсөө тийм энерги цацруулж байгаа хүнтэй хэн хамт байхыг хүсгий? Хин ч хамт байхыг хүсэхгүй. Яагаад гэвэл хүн болгон үнд сэнтэй зүйлд дуртай байдаг учраас. Магадгүй намайг одоо энэ дахиалгүй энерgiгээ ярьж ийн гэж бодож байж магадгүй. Гэхдээ энэ энерги гэдэг бол яах аргагүй үнэн. Та нар бодоод үзтээ зарим үед та нар ингээд өөрөө өөртөө айгүй сэтгэл хангалуунтэй магадгүй ингээд өмнө нь relationship байх үед чинь чам руу ингээд зөндөө олон хүн мессеж чийл янз бүрийн хүн ингээд чам руу татагдаад байдаг. Яагаад гэвэл тэр чиний өөрөөсөө гаргаж байгаа энерги чинь би хостой намайг хайрладаг хүн байгаа, би үн цэнтэй гэсэн тэр одоо авраг өөрөөсөө гаргаж байх үед чам руу зөндөө олон хүн татагддаг. Эсвэргээрээ чи сингл байх үедээ ч юм уу өөртөө итгэлгүй сэтгэл готролтой тийм үед байх үед чинь хүн болгон чамаас дайжаач ч юм уу хинч чам руу тэгж сонирхож чам руу татагдхаа болчдөг. Өөр нэг жишээ гэх юм бол та нар найзуудтайгаа гараад ч юм уу пари дээр байж байхад нэг тийм охтууд байдэн штэ. Намайг хараач гэлтэй. Тэр охтууд руу та нар гой залуу очно гэж бодож гинөө. Хизээж очихгүй. Ягаад гэвэл эрэгтэй хүмүүс тэр эмэгтэйгийн энергийг мэдэрдэг. Харин эсэргээрээ те ингээд найзуудтайгаа гараад ч юм уу би зөвхөн найзуудтайгаа enjoy хийнэ гэд гоё ингээд байж байх үед чам руу ингээд зөндөө олон хүмүүс татагдаж ирдэг. Ямар нэгэн зүйл рүү зөвхөрч анхаарахгүй байх үед тэр зүйл чам руу ирдэг. Та нар нэг бааранд ч юм уу гадуур байж идэг нэг залуучуудыг бодоод үзтээ нэг булан зогсчоод эмэгтэй хүн болгоныг өлөн дөлнүүдээр ингээ хараад байж идэг. Та нар тийм залуутай болцохыг хүсэх үү? Хинч тийм залуутай болцохыг хүсэхгүй. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ өөртөө энергийн өөрчлөлтийг хийн. Та бүхэн маань миний ярьж байхыг зөндөө сонсож байсан бах. Feminine energy гэж ямар энерги байдаг вэ гэх юм бол зүгээр л бүгдийг өөрлөгөө урсгадаг те хүмүүсийг татдаг тэр энергийг өөрөөсөө цацруулдаг тэр энергийг л feminine energy гэж хэлээд байна. Masculine energy гэдэг нь болохоор ямар нэгэн зүйлийн араас зөвхөрч гүгээд авдаг энерги. Гэхдээ энэ энергийн хувьд гэх юм бол эрэгтэй хүн дээр маш сайн ажилладаг. Яагаад гэвэл эрэгтэй хүний төрлөх чанар нь masculine energy-ийн давмгайлсан байдаг учраас. Хүн болгон хос болгоны хувьд энэ masculine feminine energy нь бие бинийгээ тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг. Хэрвээ чи masculine energy-гээ гаргаад тэр хүний араас зөвхөрч гүгээд байх юм бол тэр хүн байглаасаа цаанаасаа тэр feminine energy дандаа чамааг гүйлгдэг тэр энергийг гаргана гэсэн. Та бүхэнд би өнөөдөр хэрхэн энэ masculine energy, feminine energy энэ энергиудээ тэнцвэржүүлснээр түүнийг болон
бусдыг өөртөө татах вэ гэдэг талаар хуваалцъя. Тэгвэл чи одоо ойлгож эхэлж байгаа байх. Тэр надаас цухтаач ч юм уу зайгаа бариад байсан. Би хэтэрхий энэ masculine energy дээр байсан юм байна. Тэгэж хүн болгонд те энэ masculine energy тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Гэхдээ чиний хувьд чи юун дээр алдаад байсан бэ гэх юм бол чи энэ юмны араас зөвхөрч гүйдэг, тэмцдэг энэ энерги буруу зүйлд зориулаад исэн байна. Буруу зүйл гэдэг нь тэр залууд. Эсвэргээр чи энэ юмны араас тэмцэж гүйдэг, зөвхөрдөг энэ энерги өөр дээрээ анхаарахтаа зарцуул. Өөрийнхөө мөрөөдлийг бий болгохдоо, өөрийгөө бүтээхдээ, мөрөөдөлтөө хүрэхдээ энэ masculine energy-гээ зарцуул. Тэр үед чи өөрийнхөө мөрөөдөлтөө хүрээд зогсохгүй өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээж чадна. Гадна чи өмнө нь энэ тэр хүнд зарцуулж байсан энерги бүгдийг аваад өөртөө анхаарч ирэх үед тэр хүн ч гэсэн энэ энергийг мэдэрч эхэлдэг. Энэ шал өөр болчиж энэ надаас явах гэж гэсэн тэр одоо энергийг мэдэрч эхэлдэг. Тэгээ яадаг вүлээ бид нар ингээд тэр хүнээс анхаарлаа авах үед гинт чам руу мессеж хүчээл намайг бити орхиоч юу гэж ин бла бла гэл гинт чам руу бүгдээрээ маш их татагдаж эхэлдэг. Мэдээ чи өөртөө анхаарад өөртөө хөрөнгө оруулаад ирэх үе чи угаасаа гаднаасаа дотроосоо ч гэсэн гоё харагдах нь тодорхой. Тэр үедээ зөвхөн тэр хүнээс ч гадна бусад ч гэсэн чам руу соронз мэд татагдаж эхэлнэ. Нар ингээд бодоод үзтээ. Тэгэхээр бид нар дандаа энэ masculine energy-гээ буруу зүйлд хэрэглээд байдаг байсан байгаа. Зөвлөлтөө хүрээ, зоригтой хүрээ, дасгал хий гэхээрээ бид нар айгүй хурдан буугаад өчтдөг. За ингээд бүтггүй юм байна, боллоо гэд нөгөө зөвхөрч тэмцдэг masculine energy чинь хаана байна? Бид нар ерөөсөө өөр дээрээ гаргаж чаддгүй. Тэгсэн мөртлөө тэр хүнийг би яаж хийж чад авч үлдмээр энэ явуулмааргүй байна гэд зөвхөрч гүгээд байдаг. Зүгээр л наад зөвхөрч гүйж байгаа энерги шилжүүлэх үед чи бүр 100,000 дахин дур булаам хүн болгон чам руу татагдаж эхэлнэ. Нэрийн бодол юу байдаг вэ гэх юм бол би яаж түүнийг өөртөө дурлуулах вэ? Би яаж түүнд таалагдах вэ гэл дандаа тийм асуултыг өөрөөсөө асуудаг. Гэхдээ эсвэргээрээ чиний өөрөөсөө асуух ёстой зүйл бол би яаж өөртөө дурлах вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Мэдээж өөртөө бид нар дурлахын тулд өөрийнхөө дутагдал тал дээр ажиллаад өөрийнхөө дургу ямар нэгэн зүйлээ өөрчлөх хэрэгтэй. Тэр үед угаасаа өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Өөртөө итгэлтэй байна гэсэн үг маань өөртөө хайртай, өөртөө дурлсан байна гэсэн үг. Хүн ер нь өөртөө дурлсан байхад бусдыг маш амархан өөрлөгөө татаж чаддаг. Яагаад гэвэл тэр үед чиний энергийн vibration чинь ямар vibration цацруулж байна вэ гэх юм бол би үн цэнтэй, би гоё эмэгтэй, би өөртөө итгэлтэй, би өөртөө анхаардаг гэсэн тийм энергийг цацруулдаг. Энэ одоо ингээд хараад байхад эхэндээ бид нар дандаа гадны ямар нэгэн зүйлээс болоод өөрийгөө өөрчлөх гэж дандаа хичээдэг. Ягаад гэвэл би түүнд таалагдмаар байна. Тийм учраас би өөрийгөө өөрчлөмөр байна. Эсвэл хүмүүс намайг ерөөсөө хүндлэхгүй байна. Тийм учраас би өөрийгөө өөрчлөнө гэх мэт жишээний ямар ч шалтгаанаас болоод өөрийгөө өөрчлөх гэж хичээгээд ч юм уу өөртөө анхаарч эхэлж байж болно. Гэхдээ яг ингээд өөртөө анхаарад өөрийгөө бүр ингээд 100% хайрлаж эхлэх үед би ямар тэнэг зүйлд өмнө нь санаа зовж байсан юм бэ? Энэ тэрэн таалагдах. Миний амьдрал ямар үнцэнтэй юм бэ? Би ямар гоё эмэгтэй байсан юм бэ? Бүр миний амьдрал тэрнээс эннээс хамаагүй үнцэнтэй. Надад бүр эннээс ч илүү гоё хүн угаасаа миний амьдралд гарч ирэх ёстой байсан юм байна гэдгийг бид нар ойлгодог. Та нар одоо бодож ээж магадгүй яагаад намайг хүмүүс тоодгүй болоо? Яагаад хүмүүс миний амьдралаас явдсан болоо гэд бодож байж магадгүй. Гэхдээ яагаад ийм зүйлс чамд тохиолдож байгаа вэ гэх юм бол эдгээр зүйлс нь дандаа цаанаа учиртай байдаг. Хүн иймэрхүү зүйлээр дамжуулаад өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй байдаг. Амьдралд чамд өөрийг чинь хайрладаггүй ийм токсик хүмүүсийг явуулсаар л байх болно. Яагаад амьдралд чамд ийм хүмүүсийг явуулж байгаа вэ гэх юм бол энэ хүмүүсээр дамжуулаад чамайг өөрийгөө хайрлуулж сурахыг хүсэж байгаа. Хэрвээ чи үнэхээр өөрийгөө хайрлаж чаддгүй, өөрийгөө хүлээж авч чаддгүй бол иймэрхүү хүмүүс чиний амьдралд гарч ирсээр л байх болно. Гарч ирээл чамайг гомдоогоол чи гомдоол дараагийн хүн чинь дахиж гарч ирээл чамайг гомдоогоол чи гомдоол. Тэгээд тэр хүмүүстэй ингээд 100% хамааралтай болдог. Чи өөртөө сэтгэл хангалуун байгаад өөрийгөө хайрлаад яг тийм detach буюу ингээд хамааралгүй болохоос нааш энэ одоо ингээд loop буюу эдгээр зүйлс нь үргэлжилсээр л байх болно. Тийм ч учраас өнөөдрийн чиний мессеж юу вэ гэх юм бол
бол яг одоо чамд тохиолдож байгаа ямар нэгэн асуудал чинь ямар нэг зүйлийг чамд ухааруулахаар чамайг нээхээр чамд тохиолдож байна гэж чи ойлгож болно. Өнөөдрийн мессеж гэх юм бол та бүхэн маань энэ өөрийнхөө feminine energy-гээ өөрийгөө үн цэнтэй байх энэ тал дээрээ гарга. Ягаад гэвэл энэ feminine energy нь бусдыг дандаа татдаг, гүйлгдэг энерги учраас эсвэргээрээ та бүхэн маань өөрийнхөө энэ бусдын араас гүйж цөхрөөд байгаа masculine energy-гээ өөрийгөө бүтээгээд шал өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг болгоход зориулаарай. Энэ үед би чамд амлая, тэр чамд 100% татагдана. Хэрвээ тэр чамд татагдахгүй бол relationship чинь болохгүй бол тэрнээс бүр илүү гайхалтай хүн чамд татагдах болно. Тэглээч гэтээ чамд алдах зүйл ерөөсөө байхгүй. Тэр ийм тийм сонин хүмүүс амьдралаас чинь явж магадгүй. Гэхдээ чи өөрийнхөө хамгийн гоё төгс арай дээр хувилбартайгаа л үлдэнэ. Миний хувьд ч гэсэн одоо бодоод байх self care гэдэг үгийг яг ойлгож аваад өөртөө анхаарч эхэлснээс хойш миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн гэж бодож байна. Хүн өөртөө анхаарна, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн эмэгтэй хүнч биш, хүн болгоны амьдрал бүр зайлшгүй нэг хэсэг нь энэ талаар угаасаа болгон зайлшгүй суралцах хэрэгтэй гэж бодож байна. Та бүхэн маань өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Хэрвээ та бүхэн маань өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бий болгоод хоол зүй, сэтгэлгээгээд бүх зүйл дээрээ ажиллахыг хүсэж байх юм бол миний явуулж байгаа өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээцгээе. Хоол зүйн сургалтанд та бүхэн маань суугаарай. Тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.